Монгол Түмний уламжлалт сар шөнийн баяраар та бидний амгалан тайван байдлын төлөө цагдаагийн байгууллагын 2000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Иргэд золгоот хийж анхаарал сарних үеийг ашиглан гэмтэргийн золиос болох тохиолдол өнгөрсөн жилүүдийн сар шөнийн баяруудаар гарч байсан. Тиймээс иргэд шинэлж баярлах үедээ анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. За мэдээж Монголын ард түмний уламжлалт баяр болохоор бас золгуултанд одоо бас бэлэн мөнгө тавьж залгадаг гар дээрээ Монголын ард түмний уламжлалт баяр болохоор одоо золгуултанд бэлэн мөнгө одоо хэрэглэгддэг ийм одоо эрэлт хэрэгцээ өсдөг. Үүнийг дагаад бас одоо хууль бусаар мөнгө олох гэсэн совдөг санаатай этгээдүүд хурамч мөнгөнд нэмэгдэх үйлгэнд оруулах ийм одоо гэмтрийг бас бүрддэгдгээ. Тийм учраас үүнээс өртсөн зэрэглэх чиглэлээр иргэд маань одоо зориулалтын банк за маань одоо санхүүгийн байгууллага одоо зориулалтын этемээс очиж одоо мөнгөө сольж авахыг нийт одоо ард иргэдэд сэрэмжлүүлж анхааруулж байна. Шинийн 3-ндаа амжиж Ахмад буурлуудаа золгохоор иргэд хөдөө орон нутагт ихээр зордог. Ийхүү орон гэр албан байгууллагууд эзэнгүй байх үеийг ашиглан хулгайн гэмтэрэг ихээр гардаг юм а. Иймээс гэр орноо хөршүүдтэй захих эсвэл гэртээ заавал хүн үлдээж олон хоногоор хөдөө гадаа зорчих нь таны эд хөрөнгийг хулгайн гэмтэргээс хамгаалах болно гэдгийг нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа.